За тэгээ энэгтгчүүд Хятадууд тусгаар тогтнол сайн хамгаалж байгаа. Оросууд яг адилхан Европ шиг ингээд өөрийнхөө ард түмэн эдийн засгийг хайдаггүй. Тэгээ юу болох юм бэ гэх юм бол энэ худалдааны дайн дахиад эхлэх гэж байгаа юм аа. Энэ жилийн 2 дахь худалдааны дайн уу 3 дахь нь 4 дахь нь би агсан мэдгүй байна. Гэхдээ Дональд Трамп энэ худалдааны дайныг дахиад эхлүүлж байна. Юугаараа сүрдүүлж байгаа юм бэ гэх юм бол 500% тариф Хятадууд дээр оногдуулнаа. За, яг үгэх юм бол Оросоос газ нефть худалдаж авч байгаа болохоор. Бас нэмээд тэр газрын хавар элемент гих мэд шин. За, манай school community гişүүдүүд таад мэдж байгаа юм бол хэдүүлээ саяхан газрын хавар элемент, зис, мис, янз бүрийн critical minerals дээр саяхан нэлээд хөөрхөн ашиг хийж байгаа алтан дээр ч гэсэн амар ашиг хийж байгаа. За, тэгээ энийг жоохон ухцгаа юу болох юм бэ? Худалдааны дайн дахиад эхлэх юм уу? За, China betting it can win a trade war. Wall Street Journal юу хэлж байна гэх юм бол Хятадууд ерөнхийдөө бэр амссан байгаа. Хятадууд өөрөө юу мэдж байгаа юм бэ гэх юм бол биднэрт escalation dominance байгаа. Escalation dominance англиар аягүй сүртэй сонсогч байгаа. Юу гэсэн үг юм бэ гэх юм бол Хятадууд худалдааны хувьд, үйлдвэрлэлийн хувьд, түүхийн эдийн хувьд улаан хүнтэй. Америкчууд тамга үзэр. За магадгүй хар хүнтэй байж магадгүй. Гэхдээ тэр улаан хүнийг ашиглах юм бол Хятадууд Европ ч юм уу Америк ер нь бол зэвсэг үйлдвэрлэн гэж байхгүй, компьютер чип үйлдвэрлэн гэж байхгүй. Ер нь бол сүүлийн 3-4 жилийн хугацаанд Америкийн эдийн засгийг үүрээ явсан, Америкийн эдийн засгийн өсөлтийг авчирсан энэ чип сектор, Nvidia гих мэтшин ерөнхийдөө зогсон гэсэн үг. За энэс гадна соронз моронз гэх юм бол автомашины үйлдвэрлэл нь бас байхгүй. За та санаж байгаа юм бол 7 хоног хагасын өмнө за бараг 2 эсвэл 7 хоногийн өмнө билүү Дональд Трамп юу хийсэн бэ гэх юм бол криптогийн зах зээлийг ойролцоо хамаатан саатантаа бараг 200 сая доллараар шулсан. Та санаж байгаа юм бол Тако Трамп гэхдээ тэгээд ер нь Хятадуудтай одоо алдсан малтсан 100% тариф мариф. Тэгээд 3 хоногийн дараа юу болсон бэ гэх юм бол Хятадуудын тухай санаа зовох юм хэрэггүй, бүх юм зүгээр болноо. Шибет 2 андууд хിവэрэ. Тэгээд Хятадууд өөрийнхөө эдийн засгаа сүрүүлмөр байна. Бид нар бас яг адилхан. Тэгээд хоорондоо эвтэй найртай байя. Nobody lays eggs better than me. Nobody lays eggs better than me. Надаас илүү өндөг гаргадаг хүн байхгүй. Believe me, especially when it comes to canceling tariffs. Тэгээд хамгийн том өндөг одоо laying an egg англиар юу гэсэн үг юм бэ гэх юм бол ер нь бол failed гэсэн үг. Надаас илүү failed-дэг бүтлгүүддэг хошног царайлдаг хүн бараг байхгүй. Тэгээд миний хамгийн том өндөг одоо миний хамгийн том failed-дэг сэдв юу юм бэ гэх юм бол миний тавьсан тариф буцаах will be the most beautiful canceled tariff you've ever seen. Тэгээ одоо удахгүй миний хамгийн гайхамшигтай, хамгийн гоё, хамгийн супер канцелтцсан ухарлтын нүүдэл ирнэ. За хэдүүлээ сонсцгоё. Хөөе энэ видео яач вэ? Цэнгүүний ахыгаа авраарай. Цэнгүүний найдвартай, чадвартай. Өнгөрсөн 3 жилийн хугацаанд Facebook 350 мянган дагагч хүргэсэн, Instagram 70 мянга. Тэгээ өнгөрсөн 3 сарын хугацаанд миний YouTube-ийн сууг хамгийн өндөр өсөлттэй Монголын суугийн нэг нь. Тэгээ цэнгүүнээдээ баярлалаа гэж хэлмээр байна. Бас цэнгүүнийгийн орлого хэд нуграал явж байгаа. Яг гэх юм бол мань хүний видео эдитингийн чадвар, тийм мэрэгжлийн төвшөнд ирсэн байгаа. За, тэгээ цэнгүүнээ бит хоёр харамч биш, үргэлж мэддэг сурсан юмнуудаа хуваалцдаг. Тэгээ цэнгүүнээ бит хоёр одоо юу гаргасан бэ гэх юм бол мэрэгжлийн төвшингийн видео эдитингийн сургалт гаргасан байгаа. За тэгээ та энэ 3 жилийн хугацаанд манай цэнгүүнээ бит хоёрын сурсан юмыг бас яг адилхан сураад өөрийнхөө контентээ эсвэл өөрийнхөө чадвараа дараагийн төвшөнд авчирмаар байгаа юм бол доор дэлгэрэнгүй мэдээллийн линк байгаа. За контент өргөжүүлээ. Mr. President, you're meeting with President Xi in a few weeks. Yeah. If you can't come to an agreement or a deal at that meeting, are we in for a sustained trade war with China? За та удахгүй хэдэн 7 хоногийн дараа ерөнхийлөг Шитэй уулзах юм байна. Тэгээ Шитэй уулзсан дараа ямар нэгэн байдлаар хилцлээ дуусгах чадахгүй юм бол урагшлахгүй юм бол Хятадуудтай худалдааны дайн эхлэх юм биш үү? Well, you're in one now. Бид нэр аль хэдийн худалдааны дайн орсон ба шүү дээ. Гэж байна. Дональд Трамп өөрөө. За. As the president said, we want to help China, not hurt it. If some in the Chinese government want to slow down the global economy through Scott Bessent American сангийн сайд
Бид нар ерөнхийдөө хятадуудад тусламар байгаа штэ. Хятадуудыг ямар нэгэн байдлаар торгох, тэдний эдийн засгийг хохирох бид нар ямар ч сонирхол байхгүй. Disappointing actions and through economic coercion, the Chinese economy will be hurt the most. Тэгээ ингээл байх юм бол те худалдааны ингээ хориг мориг тавих юм бол газрын хоор элемент нийлүүлэхэ болчих юм бол хэн хамгийн томор хохирох юм бэ гэх юм бол хятадууд томор хохирно. And make no mistake, this is China versus the world. За тэгээ бити андуураарай энэ юу юм бэ гэх юм бол хятадууд хинтээ үзэлцэх гээд байгаа юм бэ гэх юм бол дэлхийн нийтээрээ үзэх гээд. They have put these unacceptable export controls on the entire world. Тэд нар юу исэн бэ гэх юм бол дэлхийн бүх улс орнуудад томоохон экспортны хориг мориг янз бүрийн хязгаар тавьсан. China is a command and control economy, and we and our allies will neither be commanded nor controlled. Тэгээд хэдтэй эдийн засаг юу юм бэ гэх юм бол ер нь бол бусдыгаа хязгаарладаг. Эдийн засгаа хүсэх юм бол хязгаарладаг. Эдийн засгаа тэр чигтээ тушаалаар удирддаг. Бид нар манай түншүүд тий хязгаарлал хүлээн зөвшөөрөхгүй тий хориг хүлээн зөвшөөрөхгүй бид нарыг тушаан гэж бас байхгүй. They are a state economy, and we are not going to let a group of bureaucrats in Beijing try to manage the global supply chains. Тэгээд энэ бол улс төр тэдний эдийн засгийг удирддаг бюрократууд тий намын нөхдүүд тэгээ бид нар бол тий намын хүмүүсээр тий бюрократуудаар хятад улс төрчнөр манай хангамжийн сүлжээг удирдна гэсэн юм байхгүй шүү. Амар ширүү ашиглаж байна. Хятадуудын царай алдуулах арга хэмжээ авч байна. Хятад юм уу Аз хүнтэй ерөөхдөө хилцэл хийж байхдаа ингэх ер нь бол ёсгүй. Тэгээ таад мэдчихэж байгаа нүүр гэсэн юм байгаа. Нүүр алдахгүй гэсэн юм байгаа. Нэр хүндлүү нь халдахгүй гэсэн юм байгаа. Хөшиг хаалганы цаана ингэж ярих ёстой. Гэхдээ олон нийтийн өмнө ингэж ярих ёсгүй. Энэ дүрмийг ерөөхдөө энэ Америкчууд одоо хүртэл ойлгоогүй байх шиг байна. За тэгээд ер нь бол энэ command economy гэж юм. Тэ? Хохироодог гэж юм. Тушаал хориг тавьдаг гэж юм. Дөнгөж саяхан Европчууд, Америкчууд хамтраад юу хийсэн бэ гэх юм бол Хятадын нэг хөрөнгө олт хийсэн хууль ёсороо худалдаж авсан. Тэ? Голланд нэг компани юу юм бэ гэх юм бол компьютерчийн бүлдүүрлэг би энийг бас хэдхэн хоногийн өмнө ярьсан. Энэ компанийг Голланд улс зүгээр булгаад авсан. Тэ? Булгаад авсан. Тууцын даргын солилцсон компани дүрм дотор өөрчлөлт оруулсан хувьцаа эзэмшлийн шийдэл өмнө худалдаж авсан төр хууль ёсны арилжааны гэрээ ерөөхдөө хүчнгүй болгосон. Тэгээ хин ерөөхдөө харгас ширүүн арга хэмжээ авч байгаа юм бэ гэх юм бол бөөмэд. За нэмээ хэлэхэд Америкчууд бас Huawei гэдэг компани захирлыг хорьсон Канадад тий шүүхийн шийдвэр гих мэд шин ял оногдуулсан. За тэгээ өөрийнхөө эдийн засгаа Huawei бүтээгдэхүүнд ерөөхдөө хориг тавьсан, хаалт тавьсан. Дараа нь AMD, Nvidia янз бүрийн компьютер чип ерөөхдөө хятадын зах зээлөө зарж болохгүй шүү. Гих мэд шин янз бүрийн хязгаарууд тавьж байгаа. Одоо Америкчууд юу хэлж байна гэх юм бол улс төрч хятадын эдийн засаг өдөрч байгаа. Америкийн экспортыг ерөөхдөө одоо баг хин өдөртөд эхэлж байгаа юм бэ гэх юм бол Америкийн улс төрчнөр. За, Америкчууд хориг тавьж байгаа, хязгаар тавьж байна. Хятадууд хариу барьж байгаа байхгүй юу? За, тэгээ одоо дараагийн улсыг бас яриад эхэлж байна. Өмнө нь бол Дональд Трамп юу хийсэн бэ гэх юм бол Нарендра Модигийн аашиг нэлээд хөдөлгсөн. Тэ. Баронкын бүр ингээд тислүүлсэн. Тэгээд юу болсон бэ гэх юм бол наад нефтэ худалдаж авахаа бойл. Эсвэл бид нар танах дээр ингээд 50-100% тариф тавина шүү. За тэгээд Дональд Трамп юу хийсэн бэ гэх юм бол энэтхийн эдийн засаг дээр 50% тариф оногдуулсан. Нарендра Модитай юу ч яриаггүй зүгээр мэ. Оросоос газ нефт худалдаж авахаа бойл. Имөр тушаал тавьсан. Тэгээд юу хийсэн бэ гэх юм бол Нарендра Моди те. Тийм байхгүй шүү. Тэр тарифа 50 бид нар эрчим хүч хаанаасаа худалдаж авах нь бидний асуудал. Манай улсын тусгаар тогтнолыг би Америкчуудад өгөхгүй. Бид нар өөрийнхөө шийдвэрээ гарганаа. Хүч. Яв. За. Тэгээд нууцаар ерөөхдөө нууц биш ээ. Гэхдээ хүмүүс юу хэлж ийсэн бэ гэх юм бол энэ тэнд Дональд Трамп, Нарендра Моди лөө 4-5 удаа уцаар холбогдох гэж үзсэн. Нарендра Моди тэр дуудлагыг хүлээж авав.
та нар тэрийг зөв Google-аар судалчаарай. За, тэгээ одоо саяхан жоохон намтсан. Тэгээ 2-3 сар өнгөрлөө. Тэгээ уур муурн жоохон гайг болсон. Тэгээ Дональд Трамп юу гэсэн бэ гэх юм бол саяхан Израиль, Газа, Палестин дээр нэлээд томоохон амжилт авчирсан. Тэгээ тэр амжилт нь жоохон мань хүний яаж ийна гэх юм бол жоохон хөөрүүлж байх шиг байна. За яагаад ингэж ярьж ийна гэх юм бол одоо буцаагаад энэгтэхлөө ярьж хаалтаж эхэлж байна. It stopped. So I was not happy that India was buying oil. And he assured me today that they will not be buying oil from Russia. За би бол энэгтэхчүүд ингээд Оросоос газ нефть худалдаж авдаг байгаа нь би ерөөсөө happy биш байгаа. Тэ? Тэгээ одоо би юу сая сонссон бэ гэх юм бол энэгтэхчүүд Оросоос газ худалдаж авахыг болж байгаа гинэ. Дэлхийн номер 2 Оросын газ худалдаа авагч. Дөнгөж сая Нарендра Моди Путинтэй уулзсан. BRICS-ийнхэнтэй бүр амар зузаан янз бүрийн хилцмэлс хийсэн. Тэгээд Нарендра Моди Дональд Трамптай буцаагаад сайн болохын тулд сайдахын тулд дэлхийн номер 2 3 дахь эрчим хүчний экспортлогчтой буцаагаад зузаарах уу. Ерөнхийдөө Путинийг хаяад Трамп дэргүүгээд очих уу. Яагаад гэх юм бол Нарендрыг төрүүлж хайсан хүн хин бэ гэх юм бол Дональд Трамп. Тэ? Дональд Трамп Нарендра Моди буюу энэтхийг ерөнхийдөө нийлэн хүчтэй доромжилсан. Тушаал өгөх гэж үзсэн. Тэгээд Нарендра Моди юу гэж хэлсэн бэ гэх юм бол До свидания. Путин лу явла. Гэл тэгээ Москвад явцсан байхгүй. За, одоо ингээ буцаагаад төрүүлээд хайсан хүн гуйгаад буцаагаад ороод ирээч. Гэхдээ чи над Путинээс нефтэ худалдаж авахаа болоо. Тэгээд Нарендра Моди энийг хүлээн зөвшөөрсөн гэж үү? Би яг сайн мэдэхгүй байна. За тэгээ үргэлжлүүлээд сонсцгоо. He's a great man. Нарендра Моди бол агуу хүн, мундаг хүн. Modi is a great man. Тэ? Моди бол great. He loves Trump. Now I Гэхдээ Моди бол Трамп хайртай. don't know if the word love, I don't want you to take that any different. I don't want to destroy his За тэгээд ингээд яг хайр мөн үү гэж хэлэхэд жоохон хэцүү байхад political career, okay? за Any different. I don't want to destroy his political тэгээд яг хайртай гэж хэлэх нь одоо жоохон аюултай яагаад гэх юм бол Нарендра Модигийн улс төрийн карьерийг дуусгах магадгүй. Тийм учраас энийг арай өөрөөр ойлгож аваарай хүмүүсээ. career, okay? But you have to understand, I've watched India for years. It's an incredible country. Тэгэхдээ би энэтхийг олон жил харж байгаа гайхалтай улс. And every single year you'd have a new leader. Гэхдээ жил болгон ерхий сайд ингээ солигддог байсан. Моди гарч ирэхээс өмнө. Жил болгон улс төрийн тогтворгүй байдал байдаг байсан гэж. I mean, some would be in there for a few months, and this was year after year after year. Тэгээ зарим ерхий сайднаар хэдхэн сар алтан тушаал ашиж ирсэн. Тэгээд огцроод хөөгдсөн улс төрийн тогтворгүй байдал энэтхийг And my friend has been there now for a long time, and he's assured me there will be no oil. За тэгээ миний найз Нарендра Моди одоо нэлээд олон жил ирэх барьж байгаа. Миний мэдхээр бараг 2014 оноос хойш баха. Тэгээд Нарендра дөнгөж сайн надад юу гэж хэлсэн бэ гэх юм бол манай улс Оросоос газ нефть худалдаж авахаа болсон. Just from Russia. I don't know. Maybe that's a Тэгээд Дональд Трамп үнэнгийн ярьж гинэ, худлаа ярьж гинэ, үнэн ярьж байгаа юм бол одоо нефтний үн хааш тэнгэр рүү явах хэвээр. Окей. За. Тэгээд яг энэ хэвлэл мэдээллийн хурал болсон дараа ойролцоог 3-4 цагийн дараа энэтхэгийн Ministry of External Affairs гадаад хэргийн яам энэтхэгийн энэ мэдээлэл гаргасан. India is a significant importer of oil and gas. It has been our consistent priority to safeguard the interests of the Indian consumer. Okay. Энэтхэг улс бол маш томоохон газ нефтний импортлогч. Бидний гол зорилго манай алтан газ юу юм бэ гэх юм бол манай улсын иргэдийн хэрэглээгийг хангах, тэдний ашиг сонирхлыг хамгаалах. За, our import policies are guided entirely by this objective. Манай импортын бодлого ерөөхдөө энэний дагуу л явдаг. Энэ манай импортын бодлогын алтан гац гэх юм одоо юу юм бэ гэх юм бол манай улсын хэрэглэгчийн ашиг сонирхол. Энэ юу гэсэн юм бэ гэх юм бол бид нар газ нефтээ хамгийн хямдхан их үүсвэрээс авнаа. Дэлхийн хамгийн хямдхан их үүсвэр Орос. Тийм учраас энэ дотор ер нь бол Оросын газ нефть худалдаж авахаа болно гэж юусоо бичигтэйг байгаа. За, тэгээ хамгийн сүүлд юу бичсэн байна гэх юм бол where the US is concerned, we have for many years sought to expand our energy procurement. За, бид нар олон жилийн хугацаанд Америкаас илүү их эрчим хүч газ нефтийг худалдаж авахыг судалж исэн. Тэ? За,
And this has steadily progressed in the last decade. Тэгээ энэ юу гэсэн үг юм бэ гэх юм бол бид нэр Оросын газ нефт худалдаж авах болно гэж юусоо хэлээгүй. Бид нэр магадгүй баг зэргийн газ нефт Америкаас Дональд Трампаас худалдаж авах магадaltaй. Тэгээ би энэ сенсацийг юусоо нэг сайн ойлгохгүй нь яагаад вэ гэх юм бол Турк улс Оросын газ нефтийг худалдаж авж байгаа, Европын холбоо Оросын газ нефтийг худалдаж авж байгаа, Хятадууд Оросын газ нефтийг худалдаж авж байгаа, тэднэртэй ерөөхдөө эвтэй найртай ингэ явж байгаа. Гэхдээ энэтхэг улс Оросын газ нефтийг худалдаж авах юм бол хориг, тариф, торгуул, доромжлол. За, миний таамаг юу юм бэ гэх юм бол энэтхэгчүүд одоо өмнөх шиг яг адилхан реакц үзүүлнэ. За, Европ шиг ингээд мөлхөөд Дональд Трампын гутлын уулыг 7 гэсэн юм байхгүй. За, тэгээ Америкчууд үргэлжлүүлээд ерөнхийдөө Хятад дээр анхаар тавьж байгаа. US threatens 500% tariff on China. Америк Дональд Трамп энийг 2-3 сарын өмнө ярьж ирсэн. Энэ буцаагаад сэдв боллоо. Тэ. Хятадууд та нар ингээ Оросоос газ нефт худалдаж авах юм бол 500% тариф тавина шүү. Хятадууд эргүүлээд та нар 500% тариф тавьчих юм бол бид нар 1000% тариф тавина шүү. Тэгээд энэ Scott Bessent-ийн яриа бүр амар ширүүн сонсцгоё. The A, B, and C, therefore we had to do D, and that. Тэгээ А, Б, С нөхцөл ерөөхдөө яваагүй учраас тэгээд хятадууд биднэртэй хамт ажиллаагүй учраас бид нэр D сонголтыг сонгосон. That's not true. There was a lower level trade person who was slightly unhinged here. Тэгээд бидний төлөөлөгч нэг уулзаад өнгөрсөн 6 сарын хугацаанд уулзж ирсэн. Тэгээд худалдааны хилцлийг бий болгож ирсэн. Тэгэхдээ тэр бидний уулзалт дотор нэг жижигхэн хурган дарга явж ирсэн. Тэр бүрэн солиороод өгсөн гэж байна. I think his name is Lee Kwang-gong. Тэгээд тэр хүний нэр юу вэ? Ли Kwang-gong дипломат харилцааны томоохон дүрмийг одоо зурч байгаа хгүй Scott Bessent. Ингэж ерөнхийдөө болохгүй. Тийм ээ. Хятадуудыг тэр ямар баг ямар хүнийг явуулж ийна ерөнхийдөө аль хэдийн сонгогдсон байгаа. За хин юу ярих эрхтэй юм бэ? Хин юу ярих ёстой юм бэ гэх юм бол анханасаа тодорхой. Тэндээ зүгээр нэг солиорцсон бие даасан өөрийнхөө хятадын ерөнхийлөгч гэж өөрийнхөө андуурсан хурган дарга тэр баг дотор байхгүй. And threatening, saying that China would unleash chaos on the global system. Тэгээд тэр хурган дарга андуурсан солиорцсон хурган дарга юу хэлсэн бэ гэх юм бол бид нэр энэ дэлхийн эдийн засаг хангамжийн сүлжээ дотор өстой замбраагүй байдал үүсэх шүү. If the US went ahead with our docking fees for Chinese ships, and this is clearly something that they were planning all along. Тэгээ яасан бэ гэх юм бол Америкчууд Хятад усан онгоц Америкийн бомбд руу орохдоо шимтгэлийн хэд дахин угуулсан. Тэгээ тэр Хятад хүн юу гэж хэлсэн бэ гэх юм бол та нар тэр усан онгоцны тарифыг өндөрсөх юм бол дээшлүүлчих юм бол бид нэр өстой замбраагүй байдал chaos үүсгэнэ дэлхийн эдийн засаг. I think that things can de-escalate, that we don't want to have to escalate. We have things that are more powerful than the rare earth. Тэгээд бид нар ерөөхдөө ингээ хятадуудаа нэг алдсмааргүй байна. Бид нар ингээ дэлхийн эдийн засгийг ингээ замбраагүй байдал ерөөсөө оруулмааргүй байна. Бид нар ч гэсэн тоглох хүзэр зөндөө байгаа. Бид нарт бас улаан хүн байгаа. За тэгээд хятадууд энэ газрын ховор элементээр сорон зууд дээр янз бүрийн хязгаар хориг тавьж байгаа. Тэгмээргүй байж тээ. Бид нарт тэр газрын ховор элементийг зүгээр өгчөөч гэж байгаа байхгүй юу? Америкчуудад юу байхгүй юм бэ гэх юм бол escalation dominance байхгүй. Улаан хүн Америкчуудад байхгүй. Тийм учраас Scott Bessent ингэж ярьж байгаа. Тийм учраас Donald Trump ингэж ярьж байгаа. За тэгээ энэгтгчүүд хятадууд тусгаар тохирнолоо сайн хамгаалж байгаа. Оросууд яг адилхан Европ шиг ингээд өөрийнхөө ард түмэн эдийн засаг хайдаггүй. Тэгээ юу болох юм бэ гэх юм бол энэ худалдааны дайн дахиад эхлэх гэж байгаа юм аа. За тэгээд өнөөдөр орой манай хөрөнгө оруулалтын портфолио дотор бага зэргийн өөрчлөлтүүд орж ирнэ шүү. За дараагийн видеон дээр уулзцгаая.